Gurudev, can you please introduce yourself? My job is to introduce everyone to themselves. Did I choose you or does the Guru choose his disciple? There is no choice here. Гүрүдэв, та бидэнд өөрийгөө танилцуулаач. Миний ажил бол хүн бүрийг өөртөө танилцуулах. Бид бусад хүмүүсийг мэддэг хэрэн өөрсдийгөө таньж мэддэггүй. Тэгэхээр миний ажил бол хүн бүрийг өөртөө танилцуулах. Юу гэж бодож байна? Гүрүдэв, оюун санааны зам мөрийн зорилго юу вэ? Хоёр зорилготой Шреяс болон Преяс. Шреяс гэдэг нь энэ амьдралын тухыг илэрхийлдэг. Харин Преяс нь огторгын мөнхийн тухыг. Эсвэл амьдралын дээд зорилго, амьдралын дээдийн дээдийг илэрхийлдэг. Хэрэгтэй бүхэн чинь энэ амьдралд хангахдахгүй бол таны үндсэн хэрэгцээ энд хангагдаагүй бол та илүү өндөрт тэмүүлж чадахгүй. Тиймээс оюун санааны зам амьдралын үндсэн хэрэгцээ шаардлагаас илүү өндөр зорилго байдгийг танд ухааруулж танд туйлын буюу бүрэн эрх чөлөөг өгөх тэр зүйл рүү хөтлөх зам байдаг. Гүрүдэв, энэ оюун санааны зам мөрд гүрүү болон шавийн үүрэг юу вэ? Та хэдийн өөрөө хариулчлаа. Та асуулт асууна, Гүрүдэв хариулна. Танд хүлээс байдаг, Гүрүдэв таны хүлээснээс чөлөөлөх гэж байдаг. Гүрүүгийн үүрэг их хүний үүрэг шиг тодорхой байдаг. Хэрэв та хэн нэгнээс ээж хүний үүрэг юу вэ гэж асуувал их хүн материалын ертөнцид хэн нэгнийг тижээж, тэтгэж, өсгөж хүмүүлэхийн тулд байдаг нь тодорхой. Харин гүрүү таныг мэрэгэн ухаанаар өсгөж тэтгэхийн тулд байдаг. Гүрүүдээ би таныг сонгосноо эсвэл гүрүү чин бишрэлтнийг сонгодог уу? Энд сонголт байхгүй. Бид сонгохгүйгээр мэддэг. Мэргэн ухааны хувьд цаг нь ирэхэд сонголт гэж байдаггүй. Бүх зүйл байр бариа олдог. Гүрүү шаваа сонгох уу, шав нь гүрүүг сонгох уу гэдэг нь чухал биш. Заримдаа шав, заримдаа гүрүү сонгосон юм шиг байдаг. Манай багш нарын зарим нь эсвэл олонх нь шоронд очиж хичээл заадаг. Та тэдэнд мэдлэг дамжуулахаар очдог. Тэгээд тэдний амьдралд цэцгэлдэг, тийм үү? Гэтэл мэрэгэн ухааныг ирж хайж байдаг хүмүүс бас бий. Хайсаар байгаад ирдэг. Тэгэхээр хоёулаа байх нь сонгосон эсгээ зөвхөн таал хэлж чадна. Гэхдээ энд нэг зүйлийг мэдэх ёстой. Мэргэн ухааны замд байгаа хүн бүхэн сонгогдсон хүмүүс гэдгээ мэдэх ёстой. Гүрүдэв, заримдаа хүмүүс өөрсдийн бие даасан байдлаа алдна гэж бодоод оюун санааны замд орохоос татгалздаг. Энэ замд ийм зүйл болдог уу? Тэд ямар ч хувь бие даасан чанаргүй хуурмаг байдалд оршдог учраас тэдний дотор буун шууган байдаг. Та оюун санааны замд ирэхэд таны жинхэнэ хувь бие даасан чанар цэцгэлдэг. Учир нь таны бүх дотоод энерги төвлөрч лазерын гэрэл шиг болдог. Та өөрийн хэн болохоо ойлгодог. Тэгэхгүй бол таны дотор зүгээр л буун шууган байдаг. Та хүмүүсийн санаа, бодол, үзэл бодлын цуглуулга болсон байдаг. Гэхдээ оюун санааны замд ирсэн бол бусдын үзэл бодлын хөл бөмбөг биш болдог. Өөрийгөө тодорхойлолт чинь өөрчлөгддөг. Энэ л жинхэнэ хувь хүний онцлог гэрэлтдэг. Гүрүдэв, надад асуулт байна. Арти жигнасугяны энэ дөрөв нь гүрүүд энэ тэнцүү юу? Зовлонтой, эд материал хайсан, мэдлэг хайсан, эсвэл мэрэгэн ухаантан энэ дөрвөлээ энэ тэнцүү. Гүрүүгийн хувьд аль нь ч ялгаагүй. Хүн зовлон зүдгүүрээс салах гэж ирж байна уу? Эсвэл мэрэгэн ухаан хайж ирж байна уу? Эсвэл аль хэдийн мэрэгэн ухаантан болсон байна уу? Гүрүүгийн хувьд бүгд адилхан. Энэ нь өөр өнгөтэй гэрлийн чийдэнтэй л адилхан. Цахилгаан гүйдлийн хувьд чийдэнгийн өнгө нь ямар байх нь хамаагүй. Чийдэн олон өнгө байж болно. Харин цахилгаан гүйдэл тэднийг гэрэлтүүлэх л гэж байдаг.
Оюун санааны замд өрөвдөх эсвэл бусдыг ойлгох сэтгэлийн аль нь илүү вэ? Мөн энэрх сэтгэл болон нинжин сэтгэлийн хувьд оюун санааны замд юу ч дээр доор гэж үнэлдэггүй. Энэ бүгдийг зөвхөн өөрийн ухамсарын өөр хэлбэр гэж үздэг. Гүрүүгийн хамгийн дээд адис ивэлд хүрэх нь талархалд байгаа шиг энгийн байж чадах уу? Талархал аяндаа төрдөг. Та талархлыг хүчилж чадахгүй. Тиймээс талархал таны дотоодод төрж байна гэдэг нь та бүрэн дүүрэн байна гэсэн үг. Хэрв ямар нэг зүйлээр дутаж байвал танд талархал төрөхгүй. Тиймээс талархал таныг бүрэн дүүрэн болгодог. Бид дотоод гүрүү шактигийн давтамж, үргэлжлэх хугацааг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Харж байна уу? Өөрийгөө сайжруулах гэж гүйж байгаа чинь таны асуудал. Би өөрийгөө хөгжүүлмээр байна, өөрийгөө сайжруулмаар байна. Та яагаад өөрийгөө сайжруулах гэдэг вэ? Та яагаад өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадахгүй байгаа юм? Та өөрийгөө хүлээн зөвшөөрсөн цагт таны дотор аль хэдийн нуугдж байгаа олон авьяас чадварт нэвтрэх боломжтой болно л гэдгийг ойлго. Хөгжих гэж гүйж байхдаа бид өрсөлдөж байдаг. Бусдыг хараад тэднээс илүү байхыг хүсдэг. Сэтгэлдээ төгс байхыг хүсэхдээ арга шухарч байдаг. Бүх айдализм төгс байх санаагаа хаях тэр мөчөд энэ арай дээд мэдлэг л дээ. Өөрийгөө болон нөхцөл байдлаа байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна гэж хэлэх мөчтөө сэтгэл бүрэн хангалуун төлөвт ирдэг. Хамгийн энгийн үндсэн төлөвт хүрч таны дотор ямар нэгэн зүйл болдог. Энд та бүрэн дүүрэн сэтгэл хангалуун төлөвт байдаг. Мөн таны дотор нуугдсан авьяас чадварууд илэрч эхэлдэг. Илэрхгүй байлаа ч танд тэгтлэх хамаагүй. Та зүгээр л жаргалтай байдаг. Гэрлийн чийдэн гэрэлтэх үед хагас гэрэлтэн, баг гэрэлтэн, илүү гэрэлтэн гэж байдаггүй. Гэрэлтэн эсвэл гэрэлтэхгүй ингээл болоо. Тэгээд эргэн тойрондоо гэрэлтэн цацардаг. Бидний хүн нэг бүр гэрэлтэн цацрах гэрэл гэдгээ санах ёстой. Тиймээс гэрэлтэгч бай. Энэ нь та чихээ таглаад бусдаас үг сонсохгүй бай гэсэн үг биш. Ингүүл та бардамнах сэтгэл төрж болзошгүй. Яг энд йогийн алддаг. Тиймээс бардам зангаас ямар ч үнээр хамаагүй зайлсхийх хэрэгтэй. Хэрхэн зайлсхийх вэ? Энгийн байгаагаараа байснаар, альва шүүмжлэлд нээлттэй байснаар. Зөвдгөх, эсэргүүцэх, өөрийгөө өмөөрөх, шүүмжлэх шаардлагагүй. Хуурай навч шиг бай гэдэг. Хуурай навчис салхинд хийсдэг. Түүнд ямар ч хүсэл байхгүй. Ямар ч хүсэлгүй, стрессгүй, бусдыг алгачлаггүйгээр сонсдог. Гүрүдэв, таны сая хэлсэн болон өмнө нь хэлсэн зүйлээс харахад оюун санааны зам мөрд хоёр зам байна. Муурын зулцах эсвэл сармагчингийн зам. Гүрүү хариуцлах хүлээх эсвэл шишээ гүрүүгээс барих гэсэн хоёр зам байна. Бурхны авралаар та намайг барьж байгаа. Хаан барьж, хаан сул орхихоо хэрхэн мэдэх вэ? Цаг хугацаа болоод хандлагт нь таныг хөдөлдөг. Та муурын зулцагч бай, сармагчинч бай. Хэрв та бүрэн итгэлтэй байвал зулцаг болно, арчаагүй юм шиг санагдаад ирэхээрээ сармагчин болдог. Вакцин хийх ёстой юу гүй юу? Аль хэдийн вакцин хийх ч гэсэн байхад энэ асуулт одоо ямар ч хамаагүй. Гүрүдэв, та түрүүн ямар чийдэн асхан цахилгаанд хамаагүй гэсэн. Хизээ нэгэн цагт чийдэн цахилгаан болохыг хүсэх нь зөв үү? Эсвэл чийдэн хэвээрэл байж цахилгаан болохыг мартах ёстой юу? Үгүй, цахилгаангүй бол чийдэн үн цэнэгүй. Гэрлийн шил бол гадна тал, та гадна тал биш. Чийдэнгийн доторх цахилгаангүйдэл нь жинхэнэ мөн чанар нь байдаг. Тиймээс та өөрийгөө цахилгаангүйдэл гэдгээ ойлгох ёстой. Гүрүдэв, та сая хүсэлгүй төлөвийн тухай ярьсан. Үүний зэрэгцээ бид зоригтой байх тухай мөн ярьсан. Тэд зөрчилдөхгүй юу? Тийм ээ, үнэн зөрчилдөөнтэй. Танд хоёулаа байх ёстой.
Та алсын хараатай, зоригтой байх ёстой. Тэгээд мөн сул орхих хэрэгтэй. Энэ бол санкалпагийн нууц. Сайгүй пуужа хийгээл энэтхэгт бид юу хийдэг вүлээ? Бид санкалпа тавьдаг. Санкалпа гэдэг нь тэр цаг мөчид яг тэр орон зайд би энэ зорилгоо тавьж байна гэж тавиад дараа нь түүнээс сул орхидог. Учир нь амьдрал зорилго чиглэлгүйгээр урагшлахгүй. Тиймээс та амьдралдаа чиг өгөх хэрэгтэй. Гүрүүдээ хэрв зорилго бидний хөтлж байгаа юм бол яагаад зорилгоо орхих хэрэгтэй юм бэ? Тэгэхгүй бол та галзуурна. Зорилго хүсэл хоёрын ялгаа нь юу вэ гэхээр хүсэж байхдаа та түүнээс зуурч, та маш улайрч хамаг хүчээрээ түүнээс зуураад хүч чадлаа барж идэг. Харин сул орхиход зорилготой нь ямар ч байсан биелнэ. Танд зорилго ирмэлзэл байгаа түүнээ үгүйсгээгүй шүү. Сул орхих, үгүйсгэх хоёр ялгаатайг ойлгоорой. Та машина асаачихсан л бол түлхүүрээ дараад байдаггүй. Та машина асаачихсан л бол түлхүүрээ дахин даралгүйгээр сулладаг. Тэгээд машин явдаг, хөдөлдөг. Яг үүн шиг зорилгоо тавиад дараа нь сул орхих юм. Үгүйсгэх нь маш өөр. Үгүйсгэх гэдэг нь надад ийм юм байх ёсгүй байсан гэх зэргээр хүслийг үгүйсгдэг. Гүрүүжи зөрчилдөн, маргаан, сөргөлдөн зайлшгүй байдаг. Нэгдүгээрт гүрүү альных нь талд байдаг вэ? Хоёрдугаарт яалагч тал гүрүүтэй байхын тулд юу хийсэн бэ? Та асуултандаа аль хэдийн хариулчлаа. Гүрүү яалагчийн талд байгаа. Гэхдээ зөрчилдөөн эхлэх үед хэний талд байгаа нь тодорхойгүй штэ, тийм ээ, тодорхойгүй байдаг. Тэгэхгүй бол сэтгэл догдлуулах зүйлгүй болчихно. Бүх үйл явдлын туршид тэр сэтгэл хөдөлгөөн байдал шимшүүсэн байж явах ёстой юм. Тэгвэл яалагч тал гүрүүг өөртөө байлгахын тулд юу хийсэн юм бэ? Тэр яалалтын замд явж байгаа нь гүрүү аль хэдийн түүнтэй хамт байна гэсэн үг. Гүрүүдэв өршөөл ивэл хүртэхэд шалгуур бий юу? Учир нь хүн бүрийн амьдралыг адил тэгш ивээдэггүй юм шиг санагддаг. Энэ яг нөгөө catch 22 шиг юм л та. Та таалархаж байвал өршөөл ивэл хүртэн, мөн та өршөөл ивэл хүртсэн болохоор таалархаж байдаг. Яг ийм байдаг. Тийм ч учраас эртнээс сударт 3 зүйлийг олж авахд маш хэцүү гэдэг. Нэгдүгээр хүний төрөл, дараа нь оюун санааны зам мөр буюу эрдэм мэдлэг тэмүүлэх. Гуравдугаарт багштай байх буюу өршөөл ивэлд байх. Тэгээд эдгээрийг нэгэнд олсон бол танд аль хэдийн буян байна гэсэн үг. Эрэлч хүний хувьд гүрүү пурнима бол та мэдлэгт байгаагүй бол хаана байх байснаа эргцүүлэх өдөр байдаг. Тиймээс эдгээр асуултууд, эдгээрийг тунгаан бодох нь хэн нэгэнд байгаа газартаа илүү их талархаж, илүү сайн зүйл хийхэд нь түлхэц өгдөг. Нэг бол та би бүтэн жилээ дэмий өөрчлөө, би юу ч хийж чадаагүй гэдэг. Эсвэл би маш их зүйл хийсэн гэж байдаг. Аль нь ч бай таныг урагшлуулдаг. Хэрв та бүхэл бүтэн жилээ дэмий өөрсөн юу ч хийгээгүй гэж бодож байгаа бол энэ нь таныг сэрэхэд тустай. Харин амьдралдаа маш их мэрэгэн ухаан адис ивэлийг хүлээн авснаа ухаарч байвал та илүү их талархаж улам урагш ахих болно. Нэгэнт энэ замд орсон бол та аль хэдийн яалагч гэдэг. Нэг гүрүүтэй ижил замд байгаа хэрнээ хүмүүс хоорондоо зөрчилддөг. Тэгээд нэг нь алддаг. Тэгвэл тэр ялагдсан хүнд гүрүү байгаагүй гэсэн үг үү? Үгүй. Хэн нэгэн амжилтанд хүрээгүй юм шиг харагдаж байгаа бол бүтэлгүйтэл бүр нь амжилтанд хүрэх алхам гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэдний цаг хараахан болоогүй гэсэн үг. Гисэн ч гэсэн тэд урагшлахад болон тэд ямар нэг зүйл сурсан л байгаа. Амьдралд бүтэлгүйтэл алдаа гэх зүйл үнэндээ байдаггүй. Богино хугацаагаар харвал үйл явдлуудаас энэ нь амжилт, тэр нь алдаа юм шиг харагддаг. Харин урт хугацааны хувьд том зургаар харах юм бол тийм байдаггүй. Хүүхэд хөлд орохдоо 10 удаа ундаг. Зарим хүүхэд алхаж сурах гэж 20 удаа ч унж болно. Тэглээгээд үүнийг нь бүтлгүүтэл гэж нэрлэж болохгүй үстэй. Эцсийн эцэд хүмүүр л алхаж сурдаг. Тэгэхээр гүрүү зөрчилдөөнд хоёр талд хоёуланд нь байсан гэсэн үг үү?
Тийм ээ, хэцүү үед ч багш тэдний дэргэд байж илүү ихийг сурч илүү сайн алхахад нь сургадаг. and walk better. Тэгэхээр энэ нь оюун санааны замаас зугтах боломжгүй гэсэн үг. Миний бодлоор бол үгүй. Гэхдээ хүмүүс тийм гэж боддог. Гүрүдэв, мэдлэг бидний дотор аль хэдийн байгаа хэрнээ бидэнд багш хэрэгтэй хэвээрэл байна. Багш яг юуг яаж хийдэм бэ? Гэрлийн чийдэн дотор гэрлийн утас нь аль хэдийн байгаа. Харин асаж гэрэлтхийн тулд цахилгаан л хэрэгтэй. Like that. Цэцгийн үр дотор цэцэг болоход шаардлагатай бүх зүйл нь байгаа. Гэхдээ үрийг багахан арчлах шаардлагатай. Багахан ус, нарны гэрэл байж иж дараа нь цэцгэлдэг. Гүрүдэв, мөмөг шатваг хичээл зүтгэлээр олж авдгүй. Эсвэл өршөөл ивэлээр юу? Мөмөг шатва буюу эрэл хайгуул нь ухаарлаар ирдэг. Эсвэл байгаа зүйлээсээ залхаж бүх зүйл таныг хүлж байна гэж бодох үед, бүх зүйл уяас хүлээс гэдгийг ухаарах үед таны дотор эрх чөлөөнд тэмүүлэх хүсэл төрдөг. Энэ төлөвлөшлөөс төрөх ёстой юм. Гүрүдэв, талархлаа илэрхийлэх хамгийн сайн арга юу вэ? Зүрхтээ нь хэлээд өгнө. Би ингэж илэрхийлмээр байна гэснээрээ л илэрхийл. Үнэн дээр хэрэгтэй надаас асууж байгаа л үүнийг илэрхийлэх аргагүй. Та илэрхийлсээр л байгаа ч хамгийн санаар илэрхийлэхгүй байгаа юм шиг санагддаг. Тэгээд та яг ингэж мэдэрч байгаа л эн чинь хамгийн сайн илэрхийлэл байна гэсэн үг. Гүрүдэв, надад нэг хувийн харамсал байдаг. Яагаад тантаа эрт учраагүй юм болоо гэж маш их зүйл өөрчлөгдсөн. Тэгээд мөн бусдын төлөө харамсдаг. Учир нь олон найз нөхөд танил хүмүүс маань энд ирэхийг хүсдэгч сар зүйлс тэднийг хоошлуулдаг. Юу хийх хэрэгтэй вэ? Юуны өмнө дэлхий дээр олон янзын хүмүүс байдаг. Бидний ажил бол тариачин байх юм. Тариачид юу хийдэг вүлээ? Тэд тал байгаа хагалж үрээ тарьдаг. Суулгасан өөр бүр нь ургасан эсхийг очиж нэг бүрчлэн үздэггүй. Бид ч бас яг үүнийг л хийх юм. Морийг усанд хүргэхээс хүчилж уулгаж чадахгүй гэсэн зүүр үг байдаг. Үүний нэгэн адил бидний хийж чадах бүх зүйл бол хүмүүст баяр баясгалан өгөх. Мөн бидний мэдэрч буй мэрэгэн ухаанд нэвтрэх боломжийг нь олгох юм. Үүнээс цаашх нь тэдний үүлийн үр. Үүнийг тэдэнд үлдэх ёстой. Гүрүдэв, багшид ирсэн шав бүхэн хүрэх газраа хүрдэг үү? Үүнд 3 ангилал бий. Зөөлөн дунд хүчтэй. Хүчтэй нь удахгүй хүрнэ. Дунд зэрэг нь ахин урагшлна. Зөөлөн нь илүү олон төрөлд төрж байж хүрнэ. Гэхдээ ямар ч байсан хүн бүр зам дээр л байх болно. Хэд хэдэн төрөлч биш л дээ. Яг дараагийн төрөлдөө ч хүрч болно. Гүрүү шавын харилцаанд гүрүүг баярлуулах эсвэл урмыг нь хугалах гэж байдаг уу? Үгүй. Гүрүү хизээч урам авдаггүй. Бас урам нь хугардаггүй. Гүрүүтэй хэлбэр дүрсээрээ холбогдох нь амархан. Харин гүрүүг зарчим гэдгийг хэрхэн ойлгох вэ? Та хэлбэртэй юу хэлбэргүй юу? Хүмүүс тантай хэрхэн харилцаасаа гэж та хүсдэг вэ? Таны дүрстэй юу эсвэл хэлбэргүй мөн чанартай ч нь үү? Хувь хүнийхээ хувьд та өөрийгөө харахтаа хэлбэртэй гэж харддаггүй, хэлбэргүй гэж харддаггүй. Ямар нэгэн байдлаар та хоёуланд нь байгаа. Тэгэхээр бидний ямар ч хэлбэр, өнгө, биеийн галбар, амьдралын ямар ч чаданд байгаагаас үл хамааран бусад хүмүүс бидэнтэй хэрхэн харьцаасаа гэж та хүсдэг вэ? Гадна дүрстэй чинь үү? Эсвэл дотоод хүнтэй чинь үү? Гадна хэлбэрээс илүү дотоод хүнтэй юу? Хүмүүс таныг гадаас төрхөөс чинь бус түүнээс илүүгээр харж ойлгосоо гэж та үргэлж хүсдэг, тийм үү? Та хэн нэгэнтэй гадна төрхөөс чанагш холбогддог. Энэ нь ямар нэг хэмжээгээр хүн бүр зөвхөн хэлбэргүйтэй холбогдож байна гэсэн үг. Яагаад хэн нэгэн цогцтой холбогдчих чаддгүй юм? Цогцос байлаа ч холбогддоггүй. Хичнээн үзэсгэлэнтэй байлаа ч тэр нь цогцос. Учир нь түүнд ямар нэгэн зүйл байхгүй болсон. Хэлбэргүй нь тэнд байхгүй. Таны харилцаа зөвхөн хэлбэргүйтэй холбоотой боловч энэ нь та хэлбэртэй холбогдож байгаа мэт хуурмаг төөрөгдлийг танд өгдөг. Хэрвээ та зөвхөн хэлбэртэй холбогддог бол
цогцос болгонд татагдаж холбогдох байсан, тийм үү? Цогцос хэнд хамаатай гэж учир нь тэнд амьдрал нь байхгүй. Тиймээс бидний амьдралтай харилцах харилцаа хэлбэргүйтэй холбогдох байдаг. Учир нь та амьдралыг хэлбэр дүрсгүйгээр харж чадахгүй мөн хэлбэр дүрсээр дамжихгүйгээр хэлбэргүйг харж чадахгүй. Тийм ч учраас энэ улсад гэж хэлдэг. Гүрүүгүйгээр ямар ч ахиц дэвшил амжилт гэж үгүй. Яагаад? Ийм учраас л юм. Гэхдээ та оюун санааны замаар хөгжих тусам бие махбодоос чанагш гүрүүгийн оршихуй энергитэй холбогдож эхэлдэг. Гүрүү бол хоосон орон зай. Гүрүү бол зүгээр л толь эсвэл барих боломжгүй орон зай. Тиймээс энэ утгаараа та гүрүүд хувь хүний шинж чанарыг оноочгож чадахгүй. Бие махбод эсвэл зан чанар нь гадна хүрээтэй адил. Харин хүрээ дотор хязгааргүй орон зай байгаа.